Улаанбаатар хотын иргэд утаа бурж байгаа юу гэдэг асуултыг тавьбал үгүй гэсэн хариултыг өмнөөс хэлнэ. Үнэхээр хичээл ирэх тусам өнөх агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж утаа нь улам өтгөрсөөр байна. Сүүлийн 10 жилд утаатай тэнцгээр зарцуулсан хөрөнгө нь хэдэн 10 тэрбумыг давчихсан. Маш их мөнгө зарцуулаад өнөх утааны асуудал нь цэгцэрсэнгүй. Харин ч утаатайгаа хамт өнөх мөнгө нь замхраад алга болчихж байгаа асуудал бий. Тэгвэл хариуцлагажуулах асуудлыг хэрхэн хийх учиртай вэ? Мөндөө ингээл байнгын та нар хариуцлагатай бай. Та нар битгий утаа гарга. Та нар ер нь даарад байж гэдэг юм яриха зогсоо. Харин тэрний оронд биднээс шалтгааллах юу вэ гэвэл бид цахилгаанаар л өнөөдөр улс орнууд утаагаа шийдсэн байдаг. Эсвэл газар. Газ нэмд үнэтэй бидэнд. Тэгэхээр шатдаг хий байхгүй учраас цахилгаанаар шийднэ. Цахилгаанаар шийдний цаана бид юу хийх вэ гэвэл технологийн тэр лизингээр энэ одоо тог баг зарцуулдаг дулаалтын халаалтын бүх механизмуудыг оруулах мөн шөнийн тогийг одоо хямдруулах энэ механизмууд авдаг. Өнөөдөр утаагүй Улаанбаатарын асуудлыг ярьж байгаа сайжруулсан түвшийг үйлдвэрлэх ажил зогсон хэлбэртэй байгаа гэх хамтарсан засгийн газрын үед агаарын бохирдлыг бууруулах сайжруулсан түвшний үйлдвэрийг дулааны 2 дугаар цахилгаан станцын хажууд барихаараа төлөвлөгдсөн хөрөнгөч замхарчээ. Харин хувийн хөвшлийн хувьд сайжруулсан түвш үйлдвэрлээд эхэлжээ. Та бүхэн мэдж байгаа бох 2 дугаар цахилгаан станц дээр нүүрс, кокс нүүрс боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах хугацаа аль одоо бараг 3 жилийн өмнө дуусах ёстой байсан. За тэгээд тухайн компани технологийн горимоо тохируулж чадахгүй байгаагаас энэ ажил одоо үндсэндээ бараг зогссон байгаа. Тэгээд одоо бидний ярьдаг төр хувийн хвшлийн оронд одоо түншлэл гэж ярьдаг те. Ер нь бол хувийн хвшлэлээр баг энэ асуудлын шийдэх дарц нь би хувьдаа байна гэж бодож байгаа юм л да. За энэ чиглэлээр бол өнөөдөр бол нэлээд үр дүнтэй явж байгаа нь одоо МАК корпорацийн одоо энэ төрш боловсруулах үйлдвэр байна. За НАКО, Хөгчон, Шарын гол энерго гэх мэт одоо компаниуд үйлдвэрээ одоо зарим нь бариад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлж байна л да. Утаанаас салахын тулд 100-т хараадаг сайжруулсан түлш үйлдвэрлэдэг жишээг олон улсад орхигдсон асуудал харин түүний оронд эрчим хүчний станцуудыг барьж хямдралтай цахилгаанаар хангаж гимэн агаарын бохирдол буурна. Мөн түүгээр зогсохгүй байгалийн хийгээр иргэдтэй хангаж чадвал утаа гэдэг зүйлийн асуудлыг бид үнэхээр мартах болно гэдгийг санах нь зүйтэй юм.